За яг аж ахуйн нэгжүүдийн хувьд бол төлчгөөд буцаагаад авахд бол асуудал байхгүй л дээ. Энэ газрын тосны үйлдвэр маань бол өнгө шинээр байгуулагч байгаа үйлдвэр. За энэ гайл нөөтийн татвартай холбоотой энэ мөнгийг бол хөгжлийн банкнаас авна. Жилийн эдэн үеийн хүртэж байдаг авч таарна шүү дээ, тийм ээ. Тэгэд аваад төлнөхөө зэрэг энэ дунд бас тиймэрхүү зардлууд гарах юм биш үү гэсэн юм л. Бодогдоод байна л да. Өөрөөр хэлбэл энэ үйлдвэрийн дээр бүтээн байгуулалтын зардал чинь өөрөө өсөх юм биш үү гэсэн юм над болгоомжл байгаа юм л да. Гэхдээ бол ер нь бол төлчгөөд буцаагаад өгдөг хэлбэр бол зөв л дээ. Татврын хуулинд бол байсан. Гэхдээ шинээр байгуулагч байгаа үйлдвэрийн хувьд бол бас ямар байдаг юм бол да. Зээл авч төлөөд буцаагаад төлсөн зээл авсны дараагаар одоо тэр зээл чинь өөрөөр хэлбэл сүүлд нь тэр зээлийн хүч нь бодогдсон шүү дээ. Тийм ээ. 100 сая төгрөгийн зээл хөгжлийн банкнаас аваад төлчлээ. Тэр хооронд ч юм бол үгээр хөгжлийн банкны тэр 100 сая төгрөгийн чинь хүү гэж бас юм гарна шүү дээ, тийм ээ. Ингээ бүтээн байгуулалтын зардлын тэрт бас нэг тийм тооцооны янз бүрийн юмнууд гараад байх юм шиг байна. Зээл авч төлөөд буцаж төлдөг хэлбэр маань зөв буруу. Энийг бас бодмоор л юм байна. Ер нь бол гайл нөөтийн татвараас чөлөөлөх, гайлын татвараас чөлөөлөхийг бол дэмжиж байна. За ер нь бол энэ хуулийн төсөл батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын орон сууц, офис үйлчилгээний зохицолборын бүтээн байгуулалт шаардлагатай бараа материал төлсөн гайлын албан татварыг хөнгөлж буцаан олгох хэрэгцээ орчин бүрдэх энэ асуудлыг бид хэлэлцэж байгаа.